За өглөөний мэнд хэрхэн мөнд сонсогчдод ураг бидуулан Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлгийг хэлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөвлөгч миний бие Улаанбаяр болон Миша эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Бүгдэнд нь өглөөний мэнд. За өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? Тоглолтууд нэрээ тоглолтууд сайхан болж байна. Тоглолтууд сайхан болж байна. Тэгээд яг одоо бол Чех, Мексик, Африк, Өмнөд Африк, Өмнөд Солонгос хоёр. Хоёр өмнөд л үзээд байгаа юм биз дээ. Тэгж байна да. За тэгээд эхний нэг 25-6 минут өнгөрөөд аль нь гол оруулаагүй тэгэр яг одоо бол явагдаж байна. Ирхэм сонсогчдоо жолооч нараа хэрэг тоглолтоо үзэж чадахгүй байгаа бол бид нар ингээд бас цаг тухайн үед ингээд тавхан жоохон дамжуулнаа. За өчигдөр хоёулаа юу ярьж чадаагүй. За Узбекистан Португалыг ярьсан. За тэгээд ерөөхдөө бол дууслаа. Английн шгшээ баг, Ганы шгшээ багийн тоглолтыг ерөөхдөө бол яриагүйгээр ингээд дуусгасан. За ер нь баг ярихан байхгүйсэн болохоор тийж юм болов. Үгүй энэ айгүй сонирхолтой зүйл болсон л тоо. Гана Английн тоглолтын өмнө чинь Ганы нэг бөө Хари Кейнийг одоо хараасан. Тэр хараал баг биелсэн юм шүү. Хари Кейн хизээч алддгаа позишноос тий. Бүр шоу бодчихноос тий. Энэ хөлбөмбөгтэй холбоогүй шүү. Нэг сонирхолтой зүйл болж ирсэн өмнөх жил манай найзуудад гадны нэг хоёр нөхөр байхгүй. Жилийн өмнө лөө 2 жилийн өмнө Монголоор аялж явж байгаад. Тэгээ нөгөө гайд нь таалагдаагүй. Тэгээ тэр гайдаа солигээ тэр нөгөө турист компанид очиод хэлсэн чинь нөгөө нөхөр нь нөгөө ажлаас нь ингээ халуулчихж байгаа шүү дээ. Ууранда нэг буу ахаараа би та нарыг хараалгандаа гингүүтээ нөгөө хоёр гадаадыг айлгачдаг байхгүй юу. Тэгээд нэг нь тэр залуу куб их ч үлээ хаанах их ч үлээ бас кубүүд чинь бөө байдин гинэ. Тэгээ айсандаа болоод ааврагоо залгаад энд намайг нэг бөө хараачих шиг болоо та нэг үзээд өгөөч гэд. Тэгсэн чинь маргааш наав нэргүүл залгснаа. Юм орохын үед бол орсон байна би яргалчлаа. Амир бастай Монголд бөө харангууд кубд тэрийг хараалыг гаргаж идэг. Бүр зүгээр хил тавчаа хараад. Тэр шиг л ган дээр ер нь юуны англи шгшээ багийн фанатууд тэр энэ мэдээг сонссон бол шууд гандан манд орж тэр нөгөө химрийн сумангийн уншуулад баслаа. Манай монголчууд нөө Монголд байгаа хүчтэй магадгүй шайгуул альж очиод уншилсан байгаа та. Иймэрхүү юм хийсэн бол бас ч юм яашин байгаа тэр нөгөө шоу будахгүйгээр оруулахаар л байсан шүү дээ. Тий, сайхан бас өчтөр юу харсан л та нэг пост бас байгаа. Манай нэг Болрах гэдэг нэг хөлбөмбөг бас нэг маш сайн нөгөө тасал хөлбөмбөг сонирхдаг Монголын хөлбөмбөг дэмжих шихгүй. За цаа чин тэгээд бичсэн байлаа. Өчтөж нөгөө Мессигийн төрсөдөр болсон шүү дээ. За. Тэгсэн чинь хамгаас хайртай дүүдээ Мессидээ төрсөдөр минь хөргий гэсэн пост оруулсан. Бас хамгаас хайртай. Хамгаас хайртай дүүдээ Мессидээ төрсөдөр гэдэг. Яг иймэрхүү юмнууд юун дээр үлээдтэй байж нэг бас нэг контент бүтээгч нэг залуу байсан. Тэр зүгээр нэг юм шорт видео хийдэг. Тэгэнгүүтээ та нар нэг муу миний хийж байгаа энэ контентын дээр лайк дарчиж болдгоо юм та нарыг үзэж байгаа хөлбөмбөгчд чинь та нарыг амьд байгааг ч мэдэхгүй шүү дээ. Ганц энэ дээр нэг лайк дарч би subscribe хүсэхгүй. Зүгээр лайк дарч тэгэл боллоо гэд тэрийг бас катлал оруулсан байлээ. Одоо манайд ч гэсэн тийм бас юу байгаа шүү дээ. Жишээ байгаа шүү дээ. Манай гараад Наранбаатар бид нэг хамтдаа тийм өглөөний тоглолтыг үзэж байгаа шүү дээ. Тэгээ үзчихсэн чинь нэг Солонгосыг ихний тоглолт байсан. Солонгос Чехтэй байгаа. Тэр нэг Солонгос нэг бөмбөг авсан чи нарах хөөшөө миний дөр тайван л дээ. Ялч бид нар үгүй ингэж үзэх нь өөрөө гоё ихгүй болон үгүй чинь. Яг ингэж яг хуу Монголын шгшээ маань хизээ нэгэн цаг тоглох бах тэр үед бол бүр арай илүү эмоцтой үзэх бах. Тэрэндээ одоо бид нэг бэлдээж яваад байна шүү дээ. Миний дөр. За тэгээд тоглолт руу ороод тийм ээ. Солон англи гайд тийм ээ. Ган тий англи ган. За бүрэлдэхүүнийг аваад үзэх юм бол англи дөрөв ерөнхийдөө английн шгшээ багийн довтлохоонууд ерөнхийдөө сайн болсон бол харагдаж байна. Яг Томас Тухелийн яг үндсэн тактик за одоо геген прессийн бас нэг юм одоо юу гэдэг зий гэх юм уу да. Ерөнхийдөө тэр тактикийн үед харагдахын үед бол харагдаж байна. 4-2-3-1-ийн тоглолтоор бол тоглон. За тэгээд 4-2-3-1-ээс 4-3-3 ч юм уу. За тэгэл ихэвчлэн 3 хамгаалагчтай л ерөнхийдөө бол үлдчихэл байл да. ГХ Канса гэл Райсараас юу ягаал найруулал. За гэхдээ ядч байсан энэ тоглолтын дээр одоо юу гэдэг ГХ гээд одоо хамгаалагчаас өөр илүү гавьчих
тоглогч ерөөхдөө бол харагдсангүй. Юуны талаас болоод ирэн Ганы талаас болоод ирэнгүүт за Томас Парти Офоко гэсэн хоёр тоглогч л бас гайгүй. За яг хаалгачийн үед бас тодорхой хэмжээний хаалт хийсэн. Тэгэхээр хаалгач нь бас орж ирээд нэг 3 тоглогч давгүй тоглоод энэ ерөөхдөө тэгтгийн харьцаатай. Гэтэ англи бол сайн үзсэн. Хаалга руугаа 19 зохиод нийтдээ 4 оновчтой цохилт бол хийсэн байна. За 78% бөмбөг эзэмшилтэй угаасаа ойлгомжтой энэ тоглолтыг аваад үзсэнгүүт оновчтой дамжуулалтаар ч гэсэн илүү гарсан. Тэгэхдээ Ганы Шгшэбагийн үед бол хаалга руу чиглэсэн ерөнхийдөө 2 цохилт хийсэн, хаалга руу чиглэсэн 1 л цохилт байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө Ганы хувьд энэ айгуу тийм давуу боломжийг бол бий болгочих. Ягаад гэхээр Английн Шгшэбаг ингээд тэнцээ 4 оноотой болчихж байгаа. Ганус тэнцээ 4 оноотой болчихж байгаа. Хорватын үед бол Панамыг хожсноор 3 оноотой болоод энэ хэсэг ерөөхдөө нэг иймэрхүү байдлаар цаашаа үргэлжлээд явхаар харагдаж байна. За Английн Шгшэбаг бол өмнөх тоглолтын дээр Хорватыг 4-2-оор хусгаад бас нэлээд давгүй тоглолттой байсан. За тоглолтын шилдэг тоглогчор нь Беллингхэм тодорсон байдлаа. Гэтэ Беллингхэм бол би тоглолтын шилдэг тоглогч одоо өөрийгөө л тэгж бодохгүй байна. Харин нөгөө эсрэг багийн тоглогч нар хамаагүй илүү байсан шүү дээ гэж тийм бас нийтлэгсэн тийм ээ. Гэтэ нэг хайлтарахад бас нэг гараараа нэг хамаа хаацсан л харагдсан да. Тэрэн дээр Алмайрын дээр бол ямар ч асуудалгүй шууд улаан өгсөн шүү дээ. Жүүд Беллингхэм дээр нь ярьсан уугүй юу гэдэг дээр л асуудал баг шиг байна. Тэрнээс биш ерөөхдөө бол хамаа хаахын үед бол хаасан. За иймэрхүү нэг юм жижиг сажиг алдаанууд ерөөхдөө бол харагдахын үед бол харагдсан. За ялчгүй яг энэ дэлхийн аврал дээр шүүгч нарын тийм жоохон алдаанууд те сайн харж амжихгүй байгаа юм уу эсвэл шүүгч нарын тийм класс нь хүрэхгүй байгаа юм уу жоохон тийм ер нь бол шүүмж тарьж байгаа тийм ээ. Хэд хэдэн тоглолтууд дээр бүр 100% тийм алдаа, хуулцны алдаа одоо Месси дээр хүртэл Месси хоноос орж иж явахдаа чинь шаарч биш баг улаан хууц гэж ярьж исэн. За тэгээд нөгөө Бразил Мароккодо тоглож байхад нөгөө яаж эхлээд химэлээ. Винисиус дээр яг нөгөө хөл рүү н ордог тэр бас нэг алдаа байсан. Тэгээд яг эсрэгээр Винисиус дараа нь бас адилхан тэгж орсон. Бас ингээд ийм том алдаанууд ингээд анзаарахгүй байна, харахгүй байна гэж бас зөндөө шүүмж орж ирж байна. Тийм байхгүй болохын тулд VAR гэдэг системийг бид нар бүгдээрээ хөлийн зөвшөөрөд эхэлсэн шүү дээ. Хэрвээ сайн ярих юм бол. Гэхдээ бас нөгөө харах үзэмж гэдэг зүйл байна л да. Одоо нөгөө 16 дотор гар хүрэх нь одоо нэг бол биеийн корпусын дагуу ч юм уу эсвэл үсэрж явах хооронд угаасаа рефлексээр гар биенээсээ жоохон салах тохиолдол байна гэнэ. Энэ бол яг цэвэр шүүгчийн харах үнцэг өгöd байгаа байхгүй. Тийм. Гар өгчвөл гар өгчхөр юм байна, алдаа өгчвөл алдаа өгчхөр юм байна гэсэн гоймо бол одоо юу гэдэг бид хоёр бол нөгөө шөнийн тоглолтыг хамт үзэж чадахгүй байгаа ч гэсэн нөгөө өглөөний 9 ч юм уу 10 цагийн тоглолтыг харж байгаад ганц хоёр тийм алдаанууд жишээлбэл ингээ харагдах үед бол харагдаж байгаа. Тэгж байлаа. За Англи Ганыг ингээд үлдээгээд Панам Хорватын тоглолт руу орцгоё. За нэгтгэн харьцаатайгаар Панам Хорватын тоглолт бол өндөрсөн, Хорватын ялалтаар өндөрсөн. Будимирийн 54 дахь минутанд хийсэн гоолоор инхүү Хорватын хувьд за Хорват чинь биш энэ хэсгээс чинь ерөөхдөө 1-2-2 3-оор гарч байгаа баг нь мэддэхгүй байгаа шүү дээ. Тийм бүгдээрээ 4 оноотой нэгний 2 нь 4 оноотой, 3 дахь байр нь 3 оноотой. Гэхдээ энэ тоглолтын дээр бол Панам бол сайн явсан. Панам бол үнэхээр сайн явсан. Тийм. Йоо тэр Станичичиг өстө нэг тэнэг болтол нь хажуугаар нь бөмбөг гаргадаг. Тэр өстө гой хууралт хийсэн тэр. Аюу гоё тийм хөдөлгөөнтэй байлаа л дээ. Тэгээд Хорват яарчгүй тийм хөгшин одоо бүрэлдэхүүнтэй юм уу нийт одоо тийм голд яг тийм шинээр нэг гоё юм байгуулдаг тоглолтыг одоо зохион байгуулдаг тийм тоглогч нар ер нь бол хэцүү болчиход байна л да. Ерөнхийдөө тийм Модрич байлаа гэд Модрич бас нэг хуучны Модрич бол биш болсон байлээ. Тэгээд бас яг Хорватын тэр нэг үндсэн тоглолт нь бол ерөөс харагдахгүй л. Хуучин ч Модрич бүх тоглолтыг өдөртөө хаашаа тоглоо явуулах вэ, аль зүгээрээр явуулах вэ гэд бүгдийг нь хийдэг байсан бол одоо ингээд нэг Модрич бол зүгээр нэг тийм бэлгэдлийн тамирчин шиг л харагдаад байна. Ер нь яг жоохон илүү цэвэрлэгэн дээр бараг ажиллаад байгаа юм. Энэ нэг одоо нэг Шгшэ баг болгон дээр нь одоо юу гэдэг нэг зангидах хэмжээний нэг юм одоо зангарахтай тоглогч гэж ярих юм уу? Одоо жишээл Португал дээр Роналдо, Аргентин дээр Месси, за Бразил дээр тийм хүн байхгүй байсан болохоор Неймарыг дуудаж байгаа ч юм билүү тийм ээ. За Япон дээр хөшөрсөн ч гэсэн Нагатомог дуудаж гин. За яг үүнтэй адилхан Хорват дээр Модрич шиг дуудаж байгаа. гэж уул нь харсан. Гэхдээ Модричийн хувьд бол энэ одоо юу гэдэг энэ одоо юун тоглолтын дээр интенсив буюу одоо хүчтэй одоо айгүй
айгүй тийм контакт өндөртэй эсвэл хурдтай тоглолтын дээр бол бас гүүхэн хаа бол гэждэг зүйл ерөөхдөө бол харагдаж байгаа. За надад бүр тэгээ хоорондоо голд за модулж хинтээ байлаа. Яг тоглож байгаа. Ковачичтай тэр хоёр хоорондоо ерөөсөө ойлголцсон. Би юунээс одоо нөгөө би юундээ бөмбөг дамжуулж байгаа дандаа буруу байрлуу дамжуулаад сүрэг хид хидний сүрэг болсон шүү. Айгүй аюултай юмнууд орж ирсэн. Уул нь энэ хоёр чи яг хагас дээр аваад үзэх юм бол Модрич уул нь юу л та илүү тийм креатив маягаар аваад үзэх плеймейкер байх боломжтой. Тэгэнгүүтээ Ковачич чинь ёстой жинхэнэ ажлымаар байхгүй юу? Одоо бокс то бокс хамгаалал хамгаалж нь гүйл гүйцэд 16 гаднаас зохиол зогчтой. Тэгээд Ковачич нь хамгаалаад Модрич нь плеймейкер хийгээд тоглох хөлбөр бас байж болно шүү дээ. Яагаад тиймэрхүү юм байж болоогүй. За үүнээс гадна надад нэг гайхалтай зүйл нь юу гэхээр Перишичийг одоо дуудчихад Перишичийг бас гаргаад байгаа юм. Тий. Энэ дээр яагаад хүн солигдохгүй байна вэ гэдэг зүйл. Одоо энэ Башалич байж болж гин. За гол оруулсан. Одоо энэ Крамарич ч юм уу. Крамарич уул нь үндсэн давтагчийн байралтай ч гэсэн жигүүрлэг үүдэн шүү дээ. Перишичээс одоо илүү гарах одоо тоглогч одоо бол Хорватад гарч ирээгүй байх гэдэг нь айгуу санаа. За надад бүр үнэхээр гомдолтой гэж хэлэх нь ч бас сайн шин. Гэхдээ миний сэтгэл түрээгүй тоглолтыг бол Йошка Гвардиол үзүүлсэн. Харин бүр Ситигийн тоглогч айгуу тийм өндөр статустай, нэр хүндтэй, за төв дээрж гарчдаг, зүүн дээрж гарчдаг гоё тоглогч гэхэд уул нь хараад байхад энэ тоглолтын дээр нэр үнэхээр явсангүй панан дэр. Хамгийн уул нь тийм статустай тоглогч байгаа шүү дээ. Яг одоо тий хамгийн бас хамгаалтан дээр бол нэлээ. Хамгаалтан дээр бол одоо Узбекистанаар бол хусан авшиг л байгаа шүү дээ. Супер одоо дилт капитан байгаа байхгүй юу бол. Хуучин яг уу Деян Лаврен гэж нэг солиотой амтан юун дээр Хорват дээр харагддаг байсан бол одоо бол яг тийм Деян Лаврен гэмээр одоо юу гэдэг хамгаалтыг хариуцах хүн байхгүй Хорватад ганц яригдах боломжтой хүн Йошка Гвардиол байхгүй. Гэхдээ Йошка Гвардиолын тоглолтын дээр бас хэцүү харагдлаа. Бараг хаалгачийн сайттайгаар л Хорват ерөнхийдөө тоглолтыг авч явуулаа гэж хаалгахгүй л шүү дээ. Тэр тоглолч байс баг хэдэн удаа бөмбөг төрсөн одоо сайн мэдэхгүй байна. Тий. Левакович ер нь бас л ялгаагүй юу юм да. Тэгээд нэг дэлхийн аваргаар л нэг гарч ирдэг. Энэ дэлхийн аварга бол за ер нь дэлхийн аваргуудыг аваад үзсэн хаалгач нар ингээд тодорхой хэмжээгээр ингээд тодорч гарч ирдэг тий. Өмнөхдөр бол Эмилиано Мартинес ч юм уу за олон жилийн хугацаанд Гилмеро Очо. За энэ жил болохоор хаалгачийн үед бол маш олон хаалгачид гарч ирж байна. Хаитигийн хаалгачаас авахлаа Кабо Верде гэх мэт тий. Тий. Яг нөгөө том багуудаа тоглож байгаа нь тэгэл тэр нь ажилтаа тэгээд нэг за 30 цоглоо гэхэд 4 орсон ч гэсэн 28 20 хаасаа тэр өнцгөр бас харахад бол бас ер нь бол ингээд хүний анхаарлыг татчих байгаа. За тэгээд хаалгач нарын хувьд бол ягаад ингээд юм анхаарал татаад од болоод нэхэр яг тийм бас харизмтай хаалгач бол дандаа шууд. Одоо энэ Бразилийн Пикер бол бас уг нь бол суперстар шнэ. Тэгтээ ингээд яг хинч нэг дуртахгүй ярихгүй тийм харизм байхгүй байгаа юм тийм ээ. Нэг одоо нэг юм 90 дуугaalтай байхгүй тийм. Нэг ямар ч тийм юу байхгүй. Тэгэхээр хажууд нь чи яг Кабо Верде ч юм уу тэр одоо хайтын юунууд нь илүү тийм одоо тийм юу эмоц гаргадаг ч юм уу тийм харагдаад байна л та. Ер нь бол юм яачгүй тэгээд байгаа байхгүй. Бекерийн үед бол нөө реакшн сайтай болохоор заавал илүү хөдөлгөөн хийхгүйгээр хажууд ирж байгаа бөмбөгөө бариад авчих ч юм уу эсвэл нэг унаад ингээд нэг гараараа хаачих байгаа бол Кабо Вердегийн хаалгач бол нэг хаалганы булангаас нөгөө хаалганыхаа булан руу гүйж мүгээд илүү хөдөлгөөнтэй болж харагдаад. Одоо нөгөө Англи пик байж тээ яг адилхан бас ер нь бол харизмтай аягүй тийм содон хаалгач. Надад бол яг хаалгачийн чадвараас илүү яг өөрийнх нь байгаа байдал нь аюу таалагдсан. Яг тийм жоохон тийм шоумен стилтэй. Тэ нөгөө өмсгөлөөж гисэн нэг тийм богино шорт морттой. Нөгөө нартай тийм кеп юм жоохон тийм гоё бас хөлбөмбөг одоо яг хаалгач болъё гэсэн тийм сэтэл төрүүлэх гоё тийм ер нь бол юм харигтай. Ихтэй бас гайгүй үзлээ шүү дээ. Бас аюу. Тэрнээс шиг карьер нь аваад үзэх юм бол тэгэл Эвертоноос өөр баг руу яа. Үнэхээр Эвертонтой хайртай юм уу эсвэл бас байж болно. За тийм л баг та. Тийм. Надад бол Пикфордоос илүү Английн хаалгач тундаас окей, Симийн угаасаа домгийн үед бол домог Хартыг л жоохон үнэлээгүй болвол гэж санагдтыг. Тэгж байгаа л да. Тийм. Жо Харт бол хаалгач дундаа бол нэлээд хурдтай хаалгачдын нэг бас реакшн сайтай пенальти чааждаг байсан. Надад бол Харт бол их таалагддаг байсан. Бас л тийм нөгөө тийм сенсац ч юм уу юм тийм тарьдгүй болохоор л тийм лээ. Одоо хуучин Иньеста ч юм уу те Шави байна те тэд нар чинь
бас л одоо супер дуу байгаа шүү дээ. Тэгэхэд хажууд нь бол яг одоо тийм од болж байгаа тийм ямар голд одоо супер гарууд ч ингээл сесас тарихгүй ч юм уу тийм ээ. Неймар ч бас тийг голдоо ингээ байлаж гисэн тийг Неймар дандаа юм шоудлаа. Тэглээд гэсэн мөчлөө тоглосон дараа орж ирээд ингээд алж ийн. Өөрийнх нь төрсөн өдрөөлөө эгчийнх нь төрсөн өдрийнх нь өмнө заавал гимтчихдэг гэдэг. Тий. Нэг тиймэрхүү яг сүүлчийн тойрог одоо төхөд ирэхээр шарууд заваа тэгээд улаан хацтай болоод бас амралтаа эрт авчдаг юм уу. Тиймэрхүү тэгж нэг сенсац тарж илүү хүмүүстэй анхаарлыг татдаг. Одоо Бекхэм гэх юм бол бас дэж авах юм бол Бекхэм бол яг гоо сайн тоглож бол сайн тий гой дамжуулдаг гой тийм юу та ер нь бол яг плеймейкерийн хувьд бол аюу гой тоглож. Гэхдээ бол тийм яг супер бас тийм бусдаас нэг тийм ялгарх юм за нэг кросс л байна л да тийм ээ. Кросс бөмбөг эргүүлттэй гой пас өгдөг. Тэрнээс өөр чөлөөтэй бас гоё шүү дээ. Тэрнээс бол нэг тийм бас амар тийм юугаар биш тий. Илүү яг стилэрээ одоо хөл бөмбөгт ер нь бол яг стилийг бол Бекхэм оруулж гисэн шүү дээ. За өсний засал за ингээд өөрчлөх юм бол хүмүүст анхаард юм байна. Хувцлалт стилистүүд байж яах юм тэгжиж яг хөл бөмбөг илүү шоу бизнес болсон баха гэж бас харагдаад байдаг шүү дээ. Бекхэмийн үед би баг яг Фергюсон Бекхэмийн хооронд бас нэг асуудал үүсэж байгаа шүү дээ. Нэг нь одоо шилдэг хөл бөмбөгч болох гэж үзэнгүүт нөгөөх нь одоо илүү тийм нөө фигур болох гэж үздэг. За тэгэнгүүт ер нь хэрвээ хөл бөмбөг хөөгөөд нөгөө талаа хөөгөөгүй байсан бол энэ хүн одоо Интер Майамигийн эзэн бол чадах уу гэж. Тийм шүү дээ. Аль дээр нь илүү их мөнгө эргэлддэг вэ гэдэг тал дээр би зүгээр боддог юм л та. Тэгэхээр баг Бекхэмийн нэг талаараа зөв ч юм шиг надад санагдаад байдیں۔ Бусдаар бол ерөөхдөө нэг юм балон дор авах хэмжээний тоглогч байсан. Тийм яг тухайн үед бас яг нөгөө том хүмүүст бас байсан шүү дээ. Зэрэг тоглож ирсэн тий. Рүүни, Роналдо ч гэсэн байгаа тий. Одоо Роналдиньо, Зидан бүгдээр байсан. Тэр үед бас бусдаас нэг зорж харж байгаа нь имиж ирэл байгаа байхгүй юу? Ер нь ялчгүй. Тиймэрхүү л байна. За тэгээд нэг тгийн харьцаад байгаа Хорват бол Панамыг буулгаж авснараа 3 оноотой болж. За энэ L группийн хувьд бол одоогоор юу шийдэгдэг байна. Хин хэсгээсээ гарч ирэх дахиад нэг тоглолт байгаа. Баг хамгийн сүүлчийн өдөр те. Тэгээ яг хамгийн 3 дахь сүүлчийн тоглолтууд нь явагдаж ер нь бол мэдэгдэн л дээ. Ер нь харахаар Панам бол Англитай тоглоно. За Англи Панама бариад туучих байлгүй. Тэгээд Англи нь нэгээр гараад. Гэтэ энэ Панам бас эвгүй байлээ шүү. Тэнцэрхэн магадлал өндөртэй. Хорват Гана хоёрт энэ ёстой балай групп биш дуудаад байсан чинь. Харин тий. Энэ Панам эвгүй Хорваттай бас ингэж тоглолцсон. Англитай Гана бол Англитай ингэ тоглосон багт бол Хорватыг бол бас нэг тийм зовлгүй бас ер нь бол хожиход бол асуудал байхгүй л гэж хожчих юм ахэд тэнцчих байхгүй хожихдахгүй болно. Тэнцгэл тэгэл хэсгээсээ шууд хоёроо гарч ирж байгаа. Тэгээд англи ингээд 5-5 гэ энэ ер нь их балай групп байна ш дараадсан чинь. Нэг тэгж тасарсан оноо моноотой гарахгүй. Нөгөө өхлийн хэсэг гэж бид нэр яриад би бол энийг бол нэг өхлийн хэсэг гэж би бол хараагүйсэн. Энэ дээр бас жоохон хэцүү л харагдчихэв. Энэ дээр Панамаар Англиг бариад туучих үед барьчих юм бол тэг Ган баг нэгээр гарч ирээд тэгээд Англи нэг 2-2 очоод Хорват нэг 3 дээр үлдээ тэгээд гарахгүй. Тэгээд хөлийгээд суучих юм шүү. 2014 оны дэлхийн аварга дээр Коста Рика, Итали, Англи хоёрыг нохож гарч ирдэг шиг. Тэгээд ер нь нэг тийж Панам Коста Рика ойролцсон шүү дээ. Санаатгаар ажигсан. Тий. Яалчгүй нэг тийж харж шүү тийм ээ. За L группийг дуусгаад K группийн сүүлийн тоглолт буюу Колумб за арчилсан Конго улсын тоглолт руугаа орцгоё. Нэгтгийн харьцаатаагаар Колумбийн шигшээ одоо арчилсан Конгог буулгаж авсан. За тоглолтын ерөнхийдөө статистикийг аваад үзэх юм бол Колумб бол үнэхээр илүүрхсэн. Гэхдээ илүүрхэхдээ 2 дугаар үеэс илүү илүүрхэж эхэлсэн. За нийтдээ 20 цохилт хийж 9 удаа оновчтой цохилт 66% бөмбөг эзэмшилтэй 506 дамжуулалтын 88% оновчтой дамжуулалт байлаа гэж Колумбийн шигшээ баг ерөөхдөө бол харж байна. За нийтдээ 2 тоглолтын дээр хожсон гэдэг утгаараа Колумб нийтдээ 6 оноотой бараг гараад ирчлээ дээ. Тийм. Колумб бол уусаа гараад ирсэн боломжтой. 1-2 2-оор л одоо. Конгогийн хувьд бол өмнөх тоглолтын дээр Португалтай тэнцсэн болохоор 1 оноотой 3 дугаар байранд. За бас зүгээрч байгаагүй хөрхөн үзэх гэж оролцсон. Гэхдээ Колумбийн шигшээ бол Колумбийн шигшээл байдсан байна. Хэдийгээр одоо том нэрнүүдээс одоо Луис Диас нөгөө
Тоттенхэм тоглож исэн Санчес, Лерма гэх Родригес бас байгаа шүү дээ. Родригес байхын үед байгаа ч гэсэн ер нь Колумбийн бас энэ довтлогооны шугам дээр Луис Диас гэж нэг аюултай нөхөр л байна л да. Амар гоё. Өрөвний хүч шүү дээ. Хаач явж байна тийм ээ. Бөмбөгөө одоо урд зогсож байхад нь бөмбөг нь очихгүй бол өөрөө одоо түрүүгөө орж бөмбөгөө аваад цаашаа одоо тоглолтыг үргэлжлүүлж гин эсвэл өөрөө төгслийг хийж гин эсвэл голын пас дамжуулж гин тийм ээ. Яачгүй айгүй тийм яг гоё өөрийнх нь форм бүр супер гоё тулцсан байна л да. Ливерпул тогтолтын нэг юм хөдөлгөөнтэй байгаагүй санагдаад байгаа юм да. Байернд очивол ерөөхдөө нэлээ эвгүй болчихлоо шүү дээ. Тэглээ. Байернд угаасаа бас тэнцээ бол тоглогч зүгээр нэг газар байрлал ингээд байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэнцээ ямар өсөлтөнд тэглээ юунаас одоо сэлгэнээс шууд гараанд гарахын тулд ямар их хоорондоо тэнцээ өөрсдөө байгаа байлаа тийм ээ. Тэгэхээр яалчгүй бас шигшээдэр орохороо яг ийм том багууд тоглож байгаа ямар нэгэн тамирчин бол шигшээд орж ирээд угаасаа лидер ч юм уу тоглолтыг одоо тоглолтыг удирдах аваа авчдаг тийм болчдөг шүү дээ. Надад Луис Диас нэг талаараа неформалны лидер шиг харагдаад байгаа шүү дээ. Хэдийгээр Хамес Родригес гэж одоо юу гэдэг Хамес байсан ч гэсэн Луис Диас шиг тийм харизмтай ч юм уу эсвэл тоглолтыг бас тодорхой хэмжээнд ингэж яасан стамина сайтын гүйлт. Тий, гүйлт бол шүү дээ. Тэгээ яг нөгөө Галон болохоор бас Латин Америкт болж байгаа тийм одоо энэ Мексик юу байх нь бас цаг агаар юунд нэг илүү тасцсан байдаг болохоор өөрт нь цагийн бүс эднэрээс махуулаад ч бас гайгүй л дээ. Луис Диас бол нэр үнэхээр Стожинко өрөмний хөтөл. Тэгээд хамгийн гол нь одоо Хамас бол тэрэнд нь ямар ч тийм хүмдэл байхгүй. Диаст ингээд баг одоо нэг бүх юм нэг өвчөж байгаа тийм. Хамас бол би яг байдаг бол байгаа би угаасаа л Хамасаар л үлдэнэ гэж тэр нь бол ингээд тодорхой байгаа шүү дээ. Тэгсэн мэтлээ Диас ингээд илүү нэг адаалаа өөрлөгөө ингээд татчих байгаа гэсэн шиг. Тэгээд тэгсэн ч гэсэн ямар ч тийм хоорондын маргаан байхгүй дотроо бол аюу гоё багийн уур амьсгал гоё байгаа болохоор яалчгүй тэгээд бас ингээд ийм амжилтууд үзүүлж штэ. Ер нь их тийм эготой тоглогч штэ Хамес ерөнхийдөө аваад үзэнгүүт өмнөх хөлөрлийг хэрвээ бодвол нөгөө юутай холбоотойгоор Америкт тоглож байгаа санагдаж байна тийм ээ. Бараг гараанд тоотоо лид гарсан юм байл штэ. Гарсан гэж тийм. Тэгээд ингээд аваад үзэнгүүт угаасаа форм тим сайн байгаа биш. Гэхдээ ерөнхийдөө шигшээндээ болоод ирэнгүүт бас нэлээд олон голын боломжийг бий болгосон гэдэг Хамесийг бас дурдчихсан. Тийм, ер нь бол баг хамгийн их одоо 14 гэсэн үг. Тийм, хэдэн голын одоо оруулсан тэгээд голыг дамжуулт өгчсэн гэж. Баг бүх тоглолт бүх голыг одоо Хамесаас дамжиж эсвэл өөрөө хийсэн гэсэн нэг тиймэрхүү статистик багч гэсэн тийм ээ. За тэгээд нэг тийг харсаар уул нь бол дэмэж 2 гол орохын үед бол орсон. Гэхдээ юу яасан? Эхнийх дээр нь болоод ирэнгүүт алдаатай болж тооцогдоод хоёр дахь нь Отонгийн юу өргөжлээ. Тог өргөжлээ тийм. Цорын ганц голыг бол Даниэл Мюниос оруулсан. За Даниэл Мюниосийн хувьд бол одоо Кристал Палас тоглож байгаа санагдчихээн. За яг энэ нөгөө гайгүй тоглож байгаагийнхаа үр дүн дээр Барселона түүнийг сонирхож чинь гэсэн шуум бас яваад эхэлсэн байлээ. Мөнөөс ихэр нэг гол гэж камера Ньюкаслын Мөнөөс гэдэг үгээр орж ич тийм ээ. Хэзэнээс л мөгөөс Альбагийн фанат биш. Ньюкаслын одоо домог нь хийгч Мөнөөс гэх. За тэгэл угаасаа л тэгээд ийм канонууд ч гэсэн хүмүүстийг хөлмөд аягүй дуртай болгодог шүү дээ. Надад л тэр өстой гоё тэр нөгөө 2002 дээр нөгөө Реал Мадрид руу явдаг хэсэг юмс таалагддаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө хамт явдаг нөгөө шарны хэмбэлээ гинт ингээд гутардаг яасан бэ гэсэн чинь би хөгшрөөдөө нэг өрчлөөний тоос мос дөргөж өргөнэ. Надаа яг тэр тоглогч нэг нэдэдтэй аягүй тийм төстэй юм шиг халдаад байдаг гэсэн даа. Төстэй. Яг нэг нэдэдийг тэнцээ дуурайсан юм шиг нэг цаанаасаа аюу гоё хийсэн л да. За тэгээд ямар ч байсан ингээд Колумбо одоохондоо энэ К групп бол тэргүүлээд явж байна. Тэгээд сүүлчийн тойронд бол одоо Узбекистан бас хэсгээс гарах магадaltaа гэж яг нөгөө Томьёогоор бол ямар ч гэсэн энэхүү тэмцээнийг бас орхиогүй гэсэн тийм юу байгаа. Одоо Узбекистан Конготой л үзсэн шүү дээ. Тий, Конгог бас хожчих юм бол тэгээд цаана дахиад хэд хэдэн багууд нь хожигдоод яасан гэх юм бол ямар ч байсан бас магадлал бол байгаа гэсэн тийм бас хөгжөөнд дэмжигч нар бол Узбекистаны хөгжөөнд дэмжигч нар бол бүгдөө ингээд одоохондоо бид нар тэмцээний орхиогүй байгаа шүү гэж бас зөндөө тийм постууд нийтлүүд явж байна. Өө Сенегал гарчиж байгаа юм чи тэгэл байж болно шүү дээ. Ер нь бол тийм л байна л та. За 3 дугаар тойргийн тоглолтууд маань эхэлсэн.
За хоёуланд нь цаг бага байна да. Ерөнхийдөө ингээд нэрлэж явчих. Швейцар, Канада тоглосон, Босни, Херцеговин, Катарта тоглосон, Марокко, Гаити тоглосон, Шотланд, Бразил тоглосон. Яг одоо Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Чех болон Мексик тоглож байна. За яг одоо явж байгаа тоглолт бол тэг-тэгийн харьцаатай одоохон тоглол өөрчлөлт байхгүй байна. За яг А хэсгийн багуудыг аваад үзэх юм бол Швейцар, Канада, Босни, Катарын шигшээ. Одоо энэ бол ерөнхийдөө энэ групп бол ойлгомжтой болчихлоо. Тий, энэ бол ингээд ойлгомжтой. Швейцар нэгээр гарч ирэл, Канада 2-оор гарч ирэл, Босни баг 3-оор гарч ирж байгаа анхны баг нь болчлоо. Тэгээ 4 оноо авчлаа. Тэгээ 4 оноо чинь ер нь бол 3 дугаар рейтинг хамгийн өндөр авах магадaltaй. 2 удаа хожигдоод ер нь хожигдоод ч юм уу тий. Тэнцэж ч юм уу тэгэхээр бүр нэг хожил авсан, нэг тэнцсэн. Тэгээ 4 оноотой анкер ер нь бол болчихж байгаа байхгүй. Тий, болчихж байгаа. Энэ бол ойлгомжтой гарна харин ямар багтаа таарах вэ гэж таамаглал тийм ээ. Одоо энэ нөгөө Швейцар, Канадыг бол өдрөнгүүд 1-2 бол гэж ярьжсэн шүү дээ. 1-2 гэж яхад би бол Канадыг зохион байгуулагч гэдэг утгаараа нэгээр гарч ирэх юм бол гэсэн Швейцар бол ороод ирчихэж байна. За Швейцар эхний тоглолтын дээр Катартай тэнцсэн гэсэн 2-3 дахь тоглолтын дээр ерөөхдөө бол нэлээд сайн тоглолцлоо. Тий. Учраа олцолтой тийм ээ. Тий. Одоо нөгөө Мозембе нэтэр гэдэг нөгөө сүүл гарч ирсэн нөгөө залуу тоглогч нарыг ингээд аваад үзэх юм бол ер нь Манзамби өмнөх тоглолтын бас эргэлтийг мань хүн хийсэн шүү дээ 2 гол оруулаад солиороод тэгээд хэтрик хийх боломжтой пенальтиг нь Шака хэрвээ өгцсөн бол хэтрик хийх боломжтой. Гэтэл ингээд дараагийн тоглолт дээр бас 1 гол оруулж чинь гэдэг чинь бас их гоё байна. Тэгээ үүнээс гадна Швейцарын тоглолтын нэг сайхан юм юу гаргацсан бэхээр нөгөө Эмболо маань амиатга болчих. Тэгж байна. Манзаби руу дамжуулт өгсөн, Варгас руу дамжуулт өгсөн. Ер нь бол ганцаараа зохих гэхээсээ илүүтэйгээр бас нөгөө Анригийн хэлдэг үгийг бас өөртөө нэлээд туусгасан юм шиг байл та. Анри ер нь бол зөвхөн Роналдод хэлж байгаа ч гэсэн ер нь бол цааштай бүх хүмүүст нь л хэлсэн юм шиг нөгөө хэд нь бүгдээрээ сонсоод ойлгоцсон юм шиг харагдаад байгаа тийм ээ. Тэрнээс биш одоо бүх тоглолтуудыг харахад их бүх багуудын одоо нөгөө лидерүүд нь бол бүгдээр ингээд өгж гин хаж байна тийм ээ. Аюу гоё. Тэгэхээр энэ жилийн нөгөө тэр одоо панелистууд нь те ялчгүй бас гоё хүмүүст таарсан да бас аюу гоё байна сонирхолтой. Тийм ялангуяа Златан Ибрахимович бас өстой гоё. Ибрахимович бас нэг асуусан шүү дээ. За Месси одоо шилдээгөө яасан гэсэн чинь би дэлхийн авраар нэг ч гол хийгээгүй хатаа би одоо юу ярих вэ гэсэн. Одоо хэрэг Ибрахимович тэгж хэлж байгаа бол тийм ээ. Өглөө зөвшөөр та нар хэлсэн та нар зөвшөөр. За тэгээд энэ хүрээнд спортын төлөв өндөрлөж байна. Маргааш яг энэ цагт та бүхэн дахиад илүү дэлгэрэнгүй хүртэн тоглолтуудыг тайлбарлана. Баярлалаа.